Байцгаана үзэгчдээ амралтынхаа өдрийг аядахтай сайхан өнгөрүүлж байна уу? Танаа гэрээ амарч залрах цэнхэр дэлгэцээр хайртай ээжийг тань магтан дуулж алдаршуулн баярлуулахыг зорддог нэг нэвтрүүлэг байдаг үлээ. Энэ бол эх орон телевизээс бэлтгэн өргөдөг ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань юм аа. Ингээд энэ удаагийнхаа дугаарт ганцхан ээжийг баярлуулахыг зорьсонгүй бидний уран бүтээлчид нэг дор маш олон ээжийг баярлуулахыг зорьсон байгаа. Ингээд ажиллаа ээж байгаа ээжүүдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж гинтийн бэлэг барих болно. Гэхдээ үр хүүхдүүд нь бас оюутан за мөн төрөл бүрийн ажиллаа хийгээ явж байхад нь би гинтийн санал тавиад ээж дээр нь ажиллаа хийж хат нь бас орох болно. Ингээ ээжүүд маань хэрхэн хүлээж авах бол бас яаж баярлах бол үр хүүхдүүд нь ээжтэй бас ямар үгийг хэлэх бол гэдгийг бүгдээрээ энэ удаагийнхаа дугаараас харъя. Тэгээ үзэгч та ч гэсэн үзээд хайртай ээж рүүгээ уцтаарай. За мөн очиж миндийн мэдэрээ гэж хэлээ таатай байна. Ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ өгөөмж харахад ариуслах хэцэд компани хамтран ажиллаж байгаа. Тэгээд сайхан баярын бэлог ээжтэй өгөх болно. Мөн Монгол Флаур цэцгийн үйлдвэртэйг хамтран ажиллаж байгаа. Ингээ бүгдээ хамтдаа аян зунтай гарыг хайртай олон сайхан ээжүүдийг үр хүүхдүүдийнх нь хамт баярлуулъя. Сайн байна уу? За, эх орон телевизийн ээж гэр бүлийн нэвтрүүлгээс явж байна. Өөрийгөө танилцуулах. Намайг Эрдэс ав гэдэг хүмүүнлэгийн ухааны сургууль зорддог. Оёт юм байна тий. Манай энэ ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаарт хамгийн таарсан хүмүүстэйгээ шууд уулзаад ээжийг нь баярлуулах зорилгоор хийгдэж байгаамаа. Тэгээд өөрөө миний хамгийн ихний зочин боллоо. Тэгээд ээжтэй ер нь манай монголчууд чинь хайртай шүү гэдэг үг их бага хэлдэг юм байна л да. Чи ер нь хэрэг хэлдэг вэ? Би ер нь баяраас л үеэр хэлдэг юм да. Ингийн үед бол хаяал нэг хэлдэг. Аюутан гэхээр ээжтэйгээ хамт байна уу? Дутаагаа юу? Ээж таа. Тийм үү. Одоо тэгвэл шууд ээж дээр чи ороод баярлалаа гэхүү чи тэгвэл чи сэтгэлийнхаа үгийг хэлчих. Тий. За, аль одоо энэ гэдэг авахгүй л юм. За, юуны чиглэлээр сурдаг вэ? Бизнес удирдлага. Тийм үү. За тэгвэл бүгд хамтдаа ээж дээр чи орё яаж хүлээж авах болоо? За. Баярлалаа. За, сайн байна уу? Сайхан хаварж ийн өгсөн чи бараг 100 болчих тээ. За. Эх орон телевизээс яваамаа. За, ээжлийн шаарч тий. Таны охинтой харин гадаа таарад та гинт ороод ирэхээр гайхаж иж магадгүй. Тэгээд эхлээд манай зочин болж орж байгаа охин нь тайлбарлах баха. Энэ юм учиртай байна ээж. Гэр бүлийн нэвтрүүлэг юм байна. Тэгээд ээжтэй тараа явуулж байгаа таалал ээж гэр бүлийн нэвтрүүлэг юм байна. За. Тэгээд ээжтэй хэлж амжилтгүй үгээ хэлэх юм байна. За баярлалаа. Өдөр тутам хэлж чаддгүй л дээ тий. Тандаа хайртай шүү. За. Урт наслаарай. За баярлалаа. За таны хин гэдэг хоёлаа танилцъя. Намайг Альмын цэцэг гэдэг. Би одоо 4 хүүхэдтэй. Тэгээ манай охтуудын маань бага нь байна. Тэгээ одоо хичээлээсээ ирээд баахан хүн дагуулад ороод ирэхээр гайхлаа шүү дээ. Юу болж байгаа юм бол яасан бол гэж бодоод тэгээд охин маань тэгээ ээжигээ баярлуулах их баярлж байна. Охиндоо хайртай шүү гэж хэлээ. За энэ үгийг байнга хэлж байгаарай. Тэгээд хүний амьдралын хамгийн сайхан мөч ээжтэйгээ байх харам агшин байдаг гэсэн. Тэгээд танаа охин бас миний хамгийн ихний зочин боллоо тий. Манай энэ нэвтрүүлгийн ивент тэгчээр энэ өгөөмж хараад гэдэг энэ сайхан бялооны үйлдвэр хамтран ажиллаж байна. За энэ Лили гэдэг энэ цэцгийг бас танд өгье. Монгол Флара гэдэг цэцгийн үйлдвэр манай Монголдоо бол ингээд энэ цэцгийг яг хөрсөнд нь солгой гаргаж байгаа юм. Тэгээд аз жаргал хайр дурлалыг бэлэгддэг гэсэн. Танаа гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн өрөөё. За баярлалаа. Танаа телевизийн хамт олон эх орон телевизийн хамт олонд ч гэсэн ажлын их өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд цаашдаа ажилдаа олон их өндөр амжилттай сайн сайхан өөдөө дэшээ эрүүл сайн сайхан амьдраарай гэж бас хэлье. За баярлалаа. Та минь бас урт насаж удаан жагаарай. За баярлалаа. За цургийн номын дэлгүүр тараад ирлээ. Энэ чанаас нэг зочноо сонгочих гэж бодлоо яа чим. Бишээ аяа бүгд. Хэрвээ хүмүүс
сайн байна уу? Их орон телевизээс явмаа. Заавчлан хоёрын хэлгсэн ээжид гэр бүлийн нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээ би ханс чамгуудчнаа сонгоод ээжийг одоо баярлуулах тийм үсэг төвж ан. Гэхдээ ээж нь ажиллаа хийгээд сууж иж магадгүй хаа. Тийм учраас эхлээ хүүхдүүдтэй нуулзъя гэсэн юм зорилтыг тавиаж байгаа. Тэгээд намын сандараад ирсэн чи өөрөө их нүдэн туслаа л да. Хоёлоо танилцъя. За намайг Эрдэнэ туул гэдэг. Нам үзэл гэж байна. Ямар нам сонирхож байна? Оо харин ширээ чамаа намайг сонирхол төсч. Ээжтэй ер нь хэрэг цаг зав гаргадаг вэ? Одоо нэг монголчууд нэг хайртай шүү гэх нэг сэтгэлийнхаа үгийг хэлэх тэр боломж магадгүй баярын өдрөл тохиогоод идэм шиг ажиглагддیں۔ Яг энэ цаг мөчид завтаа бол хоёлаа ээж дээр нь очихвол гэдэг саналыг байна. Яг ингээ оцсон чи нэрээ яг тэр болгон үр хүүхдүүд бид нар бас ээжтэй тэр бүр яг хамт амьдардаг ч гэсэн тэр болгоо хайртай гэж бас өдөр болгоо хэлж чаддгүй. Гэтэ хүн болгонд бас ийм сайхан боломж тохиолдохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр би бас энэ боломжийг алдаад явах уу? За тэгэхээр хоёул хамтдаа явах уу? За тий. За баярлалаа. За таарсан зочинтойгоо хамтдаа ээжийн ажил дээр хурж ирлээ. Таны ээж яг юу хийдэг вэ? Хэн гэдэг хүн байгаа? За манай ээж уран чимэг гэдэг нийгмийн даатгалын хэлтсэнд ажилладаг байгаа манай ээж. За гид дарах юм бол ээж маань яаж хүлээж авах вэ та? Юу ч л арай те? Тий, ээж юу их баярлах хаа. Тий. За тэгвэл бүгд хамтдаа Эрдэнэ туулд байгаа ээж рүү навъя. За их орон телевизээс яваамаа. Охинтой гид таарлаа. Тэгээ одоо охин нэлээд очир нэлэх хаа. Ийшээ зогсож гоё те. Дэлгүүрт бит хоёр таарад энэ ээж гэр бүлийн нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээд ер нь бол үр хүүхдүүд нь ээжтэй байнга бэлэг барьж явах хэрэгтэй. Тэгээд энэ удаагийн дугаараа ингээд шууд зочтой гаднаас сонгоод ээж одоо танаа охинтой би таарсан юм аа. Тэгээд ээжтэй бодож явдаг бас чин сэтгэлийнхаа үгийг энэ ташрамд хэлүүлэх гоё явах болов гэж бодоод. Сая харин санамсаргүй явж байгаад их орон телевизийн гэр бүлийн ээж нэвтрүүлэг таарлаад тэгээд ээж дээрээ хүрээд ирлээ. Бас ийм боломж олгосон танаа телевизийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд ер нь бол үр хүүхэд гэдэг ээжтэй аавдаа бас тэр болгон баярлалаа. Би таньдаа маш их хайртай шүү гэж ер нь бол тэр болгон бас хэлж чаддгүй. Миний хувьд ч гэсэн бас яг л тийм л одоо үзэгчийн нэг ээжтэй бас тэр болгон баярлалаа гэж хэлж чаддгүй. Тэгээд эх орон телевизийн энэ ээж нэвтрүүлэгт орж байгаа одоо энэ боломж олгосон та нөхдийн одоо энэ завшааныг ашиглаад гэдэг шиг ээжтэй маш их баярлалаа, төрүүлж өсгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр би бол айлын баг дээрээ нэг ах нэг эгчтэй. Тэгээд аавтайгаа одоо бол ингээд ээж аавтайгаа эгчтэйгээ дөрүлэн амьдардаг байгаа. Тэгээд ээжтэй маш их баярлаж явдаг шүү. Таньда өдөр болгон хайртай гэж хэлж чаддгүй ч гэсэн хайртай гэдэг үгийг үргэлж сэтгэлдээ охинч бодож явдаг шүү. Таньда маш их хайртай шүү гэдэг эх орон телевизийн ээж нэвтрүүлгээр дамжуулан одоо танд маш их хайртай шүү гэдгийг хэлье. За тантай танилцъя. За намайг уран чимэг гэдэг би Баянсүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчлэгээний албаны дараагаар ажилладаг байгаа. Нийгмийн даатгалын байгууллагт одоо 18 дахь жилдээ ажиллаж байна. Сайхан хүүхдүүдтэй байна. Тэгээд хүн бол нөгөө сэтгэлийн амьтан тэгээд хамгийн дотныхоо хүмүүсээс бас энэ үгийг сонсохоор их сайхан байдаг баха. Тэгээд та яг энэ цаг үечдээ сэтгэлээ олцгоё. За одоо үнэхээр би бас яг энэ нэвтрүүлэгт оронч гэж бодож явсангүй. За ер нь бол бас сайхан байна. Би бас маш их баярлж байна. За өртөө хүн жаргалтай гэдэг бас тэр ч утгаар бас би баярлж байна. За бид бас бэлэгтэй ирсэн. Энэ Монгол Флара гэдэг энэ цэцгийн үйлдвэр гэдэг юм байна манад. Тэгээд яг энэ хүлэмжнээс нь гарсан энэ лили гэж цэцэг байгаа. Тэгээд Аз жагаал эрүүлийн хийх өссөн юм сайхан бэлэгдэлтэй цэцэг байгаа маа. Тэгээд энэ бас өвөөм жахад тавцад камба манай энэ нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Тэгээд бас энэ нэрийн бүтээгдэхүүн болох блог танд бас бэлгэлээ. Тэгээд хайртай охины чин сэтгэлийн өвгтэй ээжийн та ажиллаа сэтгэл тэнгэр хийгээрэй. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Та бүхдийн цаашдын ажилд бас амжилт хүсье. За Монголын бас олон ээжүүдийг одоо ингэж баярлуулж байгаарай. Гэж та бүхэнд хүсье өрөөё. Маш их баярлалаа.
За үзэгчдээ Баян зүрх дүүргийн нийгмийн даатгалын хилцээс үзэгч та бүхэндээ ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Би Эрдэнэ тол гээд зочинтойгоо таарсан. Тэгээ хайртай ээжийг баярлалаа. Үргэлжлүүлээд бүгд хамтдаа ээжигээ баярлуулах үсээ түгээцгээе. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Тэгээд яг ингэ бодсон чинь би өөрөө олон сайхан ээжүүдийг баярлуулах юм нэвтрүүлэг хийдэг боловч ээжигээ яг зорж баярлуулж байгаагүй маань. Тэгээд яг энэ цаг мөчид бас хайртай ээжигээ баярлуулъя, хайртай эмээгээ баярлуулъя гэж бодлаа. Манай ээж нь төрсөн өдөр яг утгагүй болох гэж байгаа. Тэгээд намайг орох юм бол ээж манаас яаж хүлээж авах вэ? Бүгдээр хамтдаа ээжтэй маань сайн байна уу? Ямар сайн хүн би юу вэ? За сайн уу ээж? За сайн. За. Сайн уу мэ? За та тийшээ сууж хийж. Би одоо нөгөө нэвтрүүлгээ хийгээ явж байгаа. Тэгээд олон сайхан ээжүүдийг бас баярлуулдаг ч гэсэндээ хүн чинь яг зорж ээжигээ бас баярлуулдаг юм байна. Тэгээд яг энэ цаг үчид миний бас хайртай ээжийн маань төрсөн өдөр утгагүй болох гэж байгаа учраас ээжигээ баярлуулах гэж ирсэн юм аа. Тэгээд өнөөдөр бас миний энэ сайн яваа нь бол ээжтэй минь их холбоотой. Тэгээд хайртай шүү гэд ирлээ. За ээж энэ нь бол Монгол Лара гэдэг цэцгийн үйлдвэрийн ах эгчнээс энэ сайхан цэцгийг өгсөн байгаа. Наа чин Лили гэдэг нэртэй тэгээд ад жаргал, хайрдуул бүх сайн сайхныг бэлэгдсэн юм сайхан цэцэг байгаамаа. Энээс өгөөмж ингээ арахад явцад компани нэрийн бүтээгдэхүүн дээр. За ээжтэй хайртай шүү. За миний хайртай эмээ байна. За эмээтэй бас нөхөө сайхан цэцэг. За баярлалаа миний хөө. Тэгээд миний эмээ бол уртнаас л удаан жаргаарай. Тэгээд 6 сарын хүүхдийн маань ээж хүн байгаа. За айлаамт. За өнөөдрөөс би ингээд ээжигээ баярлуулсан чинь өөртөөс их сайхан мэдрэмж төрдөг юм байна. Тэгээд яг энэ цаг үчидээс ээжийнхаа, эмээгийнхаа сэтгэлийг сонсъё гэж бодлаа. Нөө стик баярлалаа. Гинтийн бэлэг болж чадлаа. Тэгэхээр хүндээ баярлалаа. Баярын өлөвсөн баач. Яггүй шүү. За мэд одоо мэдэрч. Ээжтэй хайртай шүү. Ээжгээ гомдож явсан бодуучлаараа. Ээжгээ хүчинд үдэ зэрэгтэй явж байгаа шүү. Тэгээд ээжтэй хайртай уртнаас л удаан жагаараа миний ээж. За тэгээд охин нь болоод цаашаага олон сайхан ээжүүдээ баярлуулахаар явна. Тэгээд одоо ингээд дараачихаа ээжийг баярлуулъя. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За би 6 хүүхэд төрүүлсэн юм аамаа. Тэгээд эндээс 4 нь 5 эмэгтэй, 1 вантай. Миний хамгийн ногоо охин. Одоо 5 хүүхэдтэй. Тэгээд өнөөдөр одоо миний охины төрсөн өдрийг миний гэр орноос тэмдэглэж байгаа байдал нь маш их баяртайгаар хүлээн авч байна. Энэ утгаараа та нарын ажил үс чинь улам өндөр өгöd улам намжтай арт түмдээ нэг ялангуяа настайгууд хүүхдүүдэд нэг сайн үйлчилж байгаа. Энэ чинь нүгэл биш буян гэдгийг л одоо сайн ойлгоорой. Өөрөө дэмэн ярьдах юм алга. За тэгээд ажил амжилт. За баярлалаа. Миний охин нэвтрүүлэг хийдэг болохоос ээж дээр орж ирнэ гэж өрөөсө бодсонгүй. Хүндээ баярлалаа. Гинтийн бэлэг болчихсон шүү. Ээж нэвтрүүлэг маань явсаар ер нь бараг 5 өнгөрчлөө шүү. Тэгээ яг нэг сонирхолтой газар ирчээд байна. Юу гэхээр цэцэрлэг. Цэцэрлэг гэдэг маань бол яг хүүхдүүд бужигнаал яж байгаа ээж аваад маань авч байгаа. Энд бас нэг зочноо сонгохыг зорилоо. За энэ нэг зочноо байна. Сайн байна уу? Сайн байна уу? За эх орон телевизийн ээж гээд гэр бүлийн нэвтрүүлгээс явж байгаамаа. Хүүхдүүдээ авж гинөө. Тэгжин цэцэрлэгээс нь тараад. Хоёлаа танилцъя. Би өөр чинь нэг санал тавих гал байна л да. Намайг хосод гэдэг. За энэ ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань ер нь бол үр хүүхдүүдийн ээжигээ баярлалдаг юм нэвтрүүлэг байгаамаа. Тэгээ энэ удаагийнхаа дугаарыг би яг ажиллаа хийгээ байж байгаа ээжүүдээр нь очиж үр хүүхдүүдийг нуулзаж гоё сэтгэлийн үгийг сонсд юм гэсэн юм зорилгоор хийж байгаа байхгүй. Завтай байна уу? Хүүхдүүдэд дагуулал ээж юм байгаа газар очил. Завтай байна уу? Яасан гоё. Ээж маань юу хийдэг хүн бэ? Одоо ер нь хаагуурхан байгаа бол. Одоо юу? Одоо ажиллаа хийгээл явж байгаа хта. Эрүүл ах учимч хийдэг манай ээж.
За тэгвэл хоёул ээжтэй талбагдж байгаа гай газар нь очиж гоё сэтгэлийнхаа үгийг хэлье тийм ээ. Тэгээ. За нэвтрүүлэгтэй хамт гараа үзэгчтэй. Ажилтай л явж гинөө. Их орон телевизээс явнаа. Нэг зорилготой танаа охин чинь манай телевизийн зочин болчлаа. Одоо очрыг хэлэх баха. Тийм үү яг би одоо нөгөө их орон телевиз ээж нэвтрүүлэг гэдэг нь шүү дээ. Тийм тэрнтэй тааралдаа ээжигээ баярлуулах уу гэд. Ээжигээ баярлуулах гад. За ээжтэй хайртай шүү. За баярлалаа. Бид нар ч нөгөө хамт байдаг ч гэсэндээ ч юм уу ер нь хайртай хүндээ тэр болгон сэтгэлийнхаа үг хэлж амждаг юм байна л да. Тэгээд зорж яваад ингээд яг ингээд хүүхдтэй ээжтэй бодож явдаг тэр сэтгэлийнхаа нүгийг хэлүүлэе гэж бийсэн. Учираас бид энэ удаагийн дугаараа ингэж бэлдэж байгаа. Тэгээд танаа охин чи яг ингээд хоёр хүүхдээ цэцлэгээс наваад иж хатан би таарад чи айгүй дуртайгаар ээж дээр очив. Манай ээж ажилтай л байгаа гэж хэлжсэн. Та өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Баяр хүү гэдэг. Би одоо Эвтэнгэр зогслолт эмч хийдэг хүн байгаа. Эрүүл ахуй эмч хийдэг. Тэгээл энд бол ажилтаа л явж байна. Ажиллаа л хийгээд ингээд ийм байхад та юу гэж ойлгоо? Би одоо хүүхдүүд маань яагаад ингэж ирсэн болов гэж бодсон. Тэ. Өөргөө бодож явдаг ач сэтгэлийн үг хэлгүй. Хүн чинь нэг урмын амтны чин сэтгэлийн үг сонсно гэж бас өөр их гоё зүйл тийм ээ. Тэгээд ээжтэй баярлаа гэж хэлэх боломжийг олгож байгаа. Танад телевизээ хамт олон баярлаа. Тэгээ ээжтэй маш хайртай шүү. Баярлалаа шүү. Би таньдас бэлгтэй ирлээ. Энэ цэцгийг болоод манайх Монгол Лара гэдэг энэ цэцгийн үйлдвэр яг ингэ гоё өгүүлэмжнээс нь гарсан лилээ гэж цэцэг байгаа. За баярлалаа. Энэ өгөөмж ахад төвцөд компани нэрийн бүтээгдэхүүн болох биологоос танд үгүй. Тэгээд ингээл ажиллаа хийгээл яг ээж минь нэг удаа ч гэсэн охиныхоо одоо юм гинтийн билээс зам сэтгэлийг үеиг байгаа хаа. Тэгээд та энэ цагчдаас сэтгэлээ авцгаая. За одоо хэлэх үг ерөөсөө олдохгүй. Би ч гэсэн айгүй баярлж байна. Тий. Охиныгоо ч гэсэн одоо ингэж гинтийн баяр хүргэнэ гэж бодож ас явсангүй. Тэгээд охинтой ч гэсэн хайртай. Би хоёр их сайхан ухаантай сайхан хоёр одоо ийм хоёр сайхан охин төрүүлсэндээ аав ээж хоёр нь бас баярлж явдаг. Тий. Тэгээд энэ ач зээн нэртэй ч гэсэн их хайртай. Ингэж л хэлэх байна да. Тэгээд миний хүүхдүүд тэгээд амьдралдаа их ажиргалтай эрүүлийн бас их орондоо их ажлыг амжилттай хийж их орондоо бас тус нэмэр болж яваасаа ажиргалтай амьдраасаа л гэж хүсэх байна да. За баярлалаа. Монголын маань бүх сайхан ээжүүд маань одоо сэтгэл нь тэнгэр тийм ээ ажил үйлсэнд бүтэмжтэй эрүүл сарвал байх нь манай нэвтрүүлгийн гол зорилго тэгээж нөгөө ээжтэй хүн тэнгэрийн дор өнгөтэй их оронтой хүн дэлхийн зам дуутай байдаг гэж сайхан үг байдгаа. Тэгээд энэ уртнаас дан жаргалыг гэсэн ажил тань өндөөс өндөр амжилтыг гэсэн өрөөё. Телевизийн орон бүтээлчдийн зүгээс. За баярлалаа. Та нарын уран бүтээлч ч гэсэн өндөр амжилт хүсье. Олон ээж өрсүүдийг баярлуулж яваарай. Энэ тасныг ээжийг баярлуулах чинь бүгд хамтдаа шээ. За. Сэмэнэ. За их орон телевизээс явнаа. Хоёлаа танилцъя. Таны хэн гэдэг вэ? Боловсроо. За энэ ээжгээд гэр бүлийн нэвтрүүлэг юм байгаамаа. Тэгээд яг ингээд гоё ажиллаа хийгээд байж байгаа Монголынхаа бүх сайхан ээжүүдийг яг энэ цаг үчид баярлуулад явж байгаамаа. Тэгээд би таныг бас баярлуулах гээд харж байгаа зориод төрөөд ирлээ. Тэгээд энэ
Сайхан цэцгийг танд. За баярлалаа. За энэ баярын дэвсрэг. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ нөгөө гээд хувьцаат компани нэрийн бүтээгдэхүүн хамтран ажиллаж байгаа. За энэ бас Монгол Флора гэдэг цэцгийн дэлгүүртэй бид үйлдвэртэй хамтраад ажиллаж байгаа маа. Тэгээ та бас энэ цаг мөчид сэтгэлээ олцохгүй юу? Хэдэн хүүхдийн ээж вэ? Би 6 хүүхдийн ээж. Одоо том нь хэдтэй вэ? Том нь одоо 39-тэй. 39-тэй. Бага нь? Бага нь одоо 14-тэй. За ээжигээ баярлуулах хүсийг түгээсээр явж байна. Тэгээ би бас нэг сонирхолтой зочинтой таарсан байгаа. Тэгээ ээж нь хамгийн надад таалагдсан зүйл нь юу гэхээр цэцэрлэгийн багш юм байна. Тэгээд цэцэрлэгийн багш гэдэг хүн бол маш их ажилтай, завгүй яг хүүхдийнхээ төлөө байдаг учраас би зориод яг ажлынх нь гадаа ирсэн байна. Тэгээ хоёулын юм танилцсан, өөрийгөө танилцуулахгүй юу? За тэгэлгүй ах уу намайг Брюсерн гэдэг. Тэгээ танай нэвтрүүлэгт оролцоод ийм гоё нэвтрүүлгийн хамт олонтой таарад энэ цаг мөчөд бас ээжигээ бас ээжтэй гинтийн бэлэг барих гээд ирчээд байгаадаа маш их баяртай байна. Ер нь бол бид ээжтэй хайртай л да. Гэхдээ нөгөө бодож явдаг үгээ тэр болгон сэтгэлийнхаа үгийг уудлаад хэлэх нь ховор болсон. Тэгээд ер нь үг гэдэг чинь хүнийг амьдруулж идэг, хүлж идэг учраас хайртай хамгийн татныхаа хүмүүсээс ажиллаа хийгээд байж байхдаа тэр үгийг сонсвол хамгийн их бэлэг болох юм болов гэсэн утгаар манайх энэ удаагийн дугаараар бэлтэж байгаа. Ээж нь бол багш гэсэн тийм ээ. Тэгэлгүй ах уу ер нь бол би нөгөө сая бодлоо л доо хизээ би хамгийн сүүлд ээжигээ баярлууллаа гэд бодсон чи биений хувьд болохоор би ингэж боддог байхгүй юу. Би ээж хоёрыгоо одоо ачинд хариулж байгаа хамгийн том бэлэг бол миний сайн яваа, миний сайн сайхан яваа маань ээж хоёрынхаа эргээд ачиг хариулж байгаа тэр хоёрынхаа сэтгэлийг тэнэглэж байгаа хамгийн гол юм болоо гэж боддیں۔ Тэгээд ээжигээ хамгийн сүүлд хизээ баярлууллаа. Ээж маань одоо хизээ хамгийн сүүлд одоо тий үр хөвгтдээ болсондоо баярлсан болоо гэд бодсон чи бас сайхан баярлуулсан юм байна. Одоо бол ээж маань яг ажил дээр намайг одоо ирнэ гэж бүр бодоочгүй байж байгаа. Тус тусынхаа ажлыг хийгээл явж байгаа. Тэгээд ээжд маань таалагдах байхаа. Одоо ямар ч гэсэн ажил дээр их л завгуулаа л та. За тэгвэл хамтдаа бүгдээрээ оръё. Ээжтэй танилцъя. Ээжтэй сэтгэлийнхаа үг хэлье тийм ээ. За. Сайн байна уу? Дарнэгч мөн үү? Сайн байна. За, их орон телевизээс явнаа. Таны ажил сайн уу? Сайн. Та нар ажил хавдаг. Өө сайжлаа гээл гүйж аваад танаа энэ хөрх охинтой таарчаад тэгээд манай нэвтрүүлгийн зарлага их сайхан тийм яг охиноор нийлүүлэхийг хүсэж байна. Явж байгаа таарад ээж тэгээд нөгөө нэг хамгийн хайртай хүндээ тэр тусмаа хамгийн хайртай хүн ээжтэй гинтийн бэлэг өрья өдөр болгон хэлж чаддгүй тэр сайхан баярлаа гэдэг үгийг сэтгэлийн тэр сайхан үгээ хэлэх боломж олдоо. Тэгээ охин нь хүрээд ирлээ. Ажилдаа багт нь ер нь ээжтэй хайртай гэдэг үгийг хизээ хэлсэн бэ. Бодож удаагаас чин сэтгэлийнхаа үгийг хэллэл ээж маань ингээл яг ажиллаа гээл сууж шít те. За ял ээжтэй бол хамгийн их хайртай. Тэгээд өдөр болгон нөгөө нэг хамт байдаг хэрнээ өдөр болгон ээжээ би танд хайртай, ээжээ би танд хайртай гэд хэлж чаддаггүй. Гэхдээ би бас өөргөө ингэж боддیں۔ Бусад нөгөө хүмүүсийг бодвол арай илүү хилээд идэм болов гэж боддیں۔ Тэгээд ээжтэй маш их хайртай. Тэгээд өдөө хүртэл төрүүлж өсгсөнд нь маш их баярлаж авдаг. Манайх 4 охинтой айлгахгүй юу. Тэгээд ийм сайхан 4 охиныг те ингээд өдөө хүртэл хүмүүжүүлээд бүгд өнөөдөр зөв хүмүүжилтэй өнөөдөр ингээд сайхан амьдарч байгаа. Тэгээд ийм сайхан 4 охиныг төрүүлж өсгсөн ээжтэй маш их баярлаа гэж хэлмээр байна. 4 охин бүгдээрээ таньдаа хайртай, танаараа үргэлж бахархаж явдаг. Тэгээд 4 охин ээжийнхээ ачиг одоо өдөр тутамдаа ингээд хариулна гэсэн бодлогоор явж байгаа шүү гэдгээ хэлмээр байна. За ээжтэй өмсөлж тий. За баярлалаа. Одоо охиныгаа ингээд гигмэнд ороод ирнэ гэж бодоогүй. Тийм хэлэх үү болтгүй. Тийм баярлж байна. Ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Би яг одоо ирээдүйн цогцлбор сургуулийн харалтаа зогсож байна. Ягаад энд зорж ир зогсож байгаа гэвэл нэг сургуулийн сурагчийг баярлуулмаар санагдлаа. Тэгээ одоо ер нь хичээл тарцсан байгаа. Ишээ явж байгаад нэг сурагчийг сонгоод бас ээжийг нь баярлуулъя. За ээжийг бүгд хамтдаа. За энд нэг сурагч ирж байна. Цөмөр хамтдаа энэ сурагчийн ээжийг баярлуулъя.
Сайн байна уу мэдөө? За, хичээл сурлага өндрөө хоёлоо танилцъя. Эх орон телевизийн сэтгүүлч байна. Намайг Дөлгөн гэдэг. Эдгээр сургуулийн эдгээр анги сурагч байна. 36 дугаар сургуулийн 7 дахь анги сурагч Дөлгөн. За, их чинь ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг хийдэг юм аа. Тэгээ энэ удаагийнхаа дугаарыг бүх сайхан ээжүүдийг баярлуулах зорилготой явж байгаа байхгүй. Тэгээд чамайг гэсэн ээжигээ баярлуулах уу гэсэн юм саналыг тавих гэж байна. Гэхдээ энэ удаад ээжээс илүү эмээг баярлуулах нь надад их сонирхолтой байна л да. Тийм үү. Яагаад эмээгээ гэж онцлоо? Яагаад гэвэл миний ээжийг төрүүлсэн ер нь өсгсөн болохоор. Танай эмээ чи одоо хэдтэй хүн бэ? Одоо 63 хүрч байгаа. За чи их мундаг сурагч. Тэгвэл танай эмээг баярлуулъя тэгвэл те. Үзэгчтэй ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань ээжүүдийг баярлуулж байгаа л Мэдв гинлээ. Дөлгөөнийхаа хайртай эмээг нь баярлуулах саналыг өөрөө тавьж байгаа учраас их чинь баярлалаа гэж бодож байна. Чи хичээлээ тараал явж байгаа юм шүү дээ. Хаана гэдэг юм бэ? 19 дугаар байрны 9 дугаар орцонд байдаг юм. 2 давхарт. Тийм үү. Чи ер нь гэрлэгээ явж исэн юм уу? Эмээрүүгээ явж исэн юм уу? Эмээрүүгээ явж исэн юм. За тэгвэл зорилго нэгтэй мөн хоёлын шиг орё тий. За орё. За сайн байна уу? Сайн байна уу? Манай Дөлгөн юу болоод байгаа бэ? Эх орон телевизээс яваамаа. Тэгээ танаа ачтай таарлаа. За Дөлгөөнийхөө эмээ дээр хүрээд ирлээ. Би эх орон телевизээс яваамаа. Та сайн байна уу? Сайхан зуншиж гин үү? Одоо энэ 5 сар гарчлаа тийм ээ. За ямар учиртайг энэ Дөлгөөн одоо өөрөө хэлнэ тий? Харин эмээг баярлуулъя гэж бодсон юм аа. За. Гişээр тараад ирж байгаа юм байна шүү дээ. Би яагаад ингэж хүрээд ирвэ гэж бодсон чинь ийм л юм хийж. Тэн чинь миний том ач байхгүй юу? Дөлгөөн гээд. Энэ эх орон телевизээс бэлтгэдэг ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг юм аа. Тэгээ би энэ удаагийнхаа дугаарыг бүх сайхан ээжүүдийг баярлуулъя гэсэн Дөлгөө надтай таарад хичээлээ таарад явж ийн. Тэгээд ингээ ээжигээ баярлуулах уу гэсэн чинь би ээжээсээ илүү энэ удаагийн дугаарт эмээгээ баярлуулъя гэснэ. За одоо эмээдээ тэгээ бодож явдаг гоё чин сэтгэлийнхаа үгийг хэлэн тийм ээ. Хайртай шүү эмээдээ. За эмээг харж байгаа хэлчих тий. Хайртай шүү эмээ. За ирээдүйд ямар мэрэгжил боловсон хүчин болох вэ? Мэрэгжилтэй хүн болох уу? Юу төгшүүлээд хараахан бодог байна. Тийм ээ. Шийдээгүй байгаа байхгүй юу? Одоо бага ангид байгаа учраас. За ач зээнрээ тариулаа таас их аз жаргалтай сайхан харагдаж байна. Баярлалаа. Эмээ нь одоо Баруун аймгийн Баруун Алтан Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын хүн ээ. Тэгээд гэр бүлийн одоо хөгшин маань бид нартай хойно хуруу хариулж явсан тийм одоо Дандар гэдэг энэ их сургуулийн доктор профессор тийм хүн байсан юм аа. За би таньдас нэг бэлэгтэй ирсэн юм аа. Энэ хөв цэцгийн маглааг танд үгүй. За баярлалаа гэж цэцгийн үйлдвэр бас ийм сайхан цэцгийг танд өгж байгаамаа. За энэ өгөөм жархад туцад компани нэрийн бүтээгдэхүүн биологийн хайртай ач зээнэртэйгээ сайхан ширээ тарьж байгаа юм. Танай ажил хөдөлмөртөж бас их өндөр амжилт зөндөө ээжүүдийг баярлуулж зөндөө улсуудын одоо сэтгэлийнхаа үгийг хэлүүлж одоо баярлж яаснаа илэрхийлдэг гоё нэвтрүүлэг байд юм байлаа. Эмээ баярлаа. Санаанд миний муу ач намайг одоо ингээд хөшгөрсөн хойны юмд оруулсанд баярлаа. Одоо бүх ээжүүдэд нь бас баяр хүргэе, мэнд хүргэе. За үзэгчдээ би яг одоо Сангийн хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэг дээр хурж ирчээд байна. Энд яг ажиллаа хийж байгаа эмэгтэй хүн байж магадгүй юм. Тэгвэл бүгдээр хамтдаа орж баярлуулъя. Хамгийн их ажилттай байдаг хүмүүс магадгүй цагдаа хүн байж болох юм те. Бүгдээ татгшаар. Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэ. Цагдаагийн жижүүр гэжээ. За. Сайн байна уу гэжээ. Тантай уулзах гэсэн. Ингээ орч. За ажил тавлаг өө их орон телевизээс явна.
завтай байна. Би танд ингээ хоёр үг салхиж байгаа. За ерөнхийдөө зав ерөн баг байдаг шүү. За бага нэ тий. Би энэ эх орон телевизийн ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг хийдэг сэтгүүлч байгаамаа. Тэгээд энэ удаагийн дугаарт яг ажиллаа хийгээд байж байгаа ээжүүдийг баярлуулъя гэсэн зорилготой явж байгаамаа. Тэгээд ялангуяа ийм цагдаа мэрэгчлээ хүмүүс их асрын хичээлтэй гэдэг болоо гэж одоо зориод ирлээ. Таантай танилцах гэсэн. Сонгон арган дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хариуцлагатай зохицуулагч Хошуу Жирэнцэн мэддэг гэдэг хүн байна. Өнөөдөр та жижүүртэй байна уу? Танад ер нь нэмэгтэй таны мэрэгжлийн хүмүүс хэр их байна? Байхгүй шүү дээ. Би энэ чинь ганцаараа хариуцлагатай зохицуулагч би өөрөө ганцаараа л эдэн бусдын дандаа эрэгтэй хүмүүс шүү дээ. Ирчүүдтэй ажиллахад ер нь ямар байна? Ялангуяа цагдаагийн салбарт ажиллахад хэцүү юм шиг санагдах юм. Тэгэл ер нь эр хүн шиг л болол явчин шүү дээ. Та хэддэг жилдээ ажиллаж байгаа вэ? Би одоо 17 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад. Хэдэн хүүхдээ ээж вэ? 2 хүүгээ ээж. Одоо хэдтэй? Одоо миний 2 хүү одоо том болцоо. Нэг нь 25-тай. Бага нь 20-29-тай. За тэгээд би танаас нэг бэлэгтэй ирлээ. Өнөөдрөөс ажилтаа байгаа бол энэ манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа энэ Өвөөм жахад гээд компани нэрийн бүтээгдэхүүн болох блог танаас бэлээлье. Тэгээд энэ ээж гэдэг нэртэй учраас таас хайртай ээжтэй Монголынхаа сайхан ээжүүдэд бас мэдлэгээ төшөөлөх боломжийг танд талгаж байна. За тэгэлгүй яах вэ? Би өөрийнхөө ээжтэй хайртай ээжтэй энэ хороогийн хамгийн сайн сайхныг хүсэж урт удаан насалж бид нартай үргэлж удаан жаргалтай байгаарай гэж ерөөе. Тэгээд мөн энэ бүх хүмүүс ээжтэй байгаа. Бүх хүмүүсийн ээжид бас бүгдээрэнд нь эрүүл инх сайн сайхныг урт удаан наслахыг хүсэж ерөөж байна. За баярлалаа. Тэгээд ажил ихтэй байгаа ч гэсэндээ надад цаг зав гаргаж чин сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Та нарын бас уран бүтээлд бас амжилт хүсье. За баярлалаа. Олон сайхан ээжүүдийг нэг дор баярлуулахыг зорьсон бидний уран бүтээлчдийн маань зорилго биеллээ. Ингээд ээжүүд маань үдсэн бол бас сэтгэл үеиг байгаа хаа. Тэгээд үр хүүхдүүд нь ч гэсэн үргэлж ээжтэй хайртай гэдэг үгийг харамгүй хэлдэг байгаарай. Ээж хүн бол алаг үрдээ, амьдралын хандаа, цаашлаад улс их орондоо ямар их хэрэгтэй хүн байдаг вэ гэдгийг бас үзэж та бүхэн алхам бүрдээ мэддэг байгаа. Ингээд Монголын сайхан бүх ээжүүд минь урт насалж удаан жаргаарай. Тэгээд үргэлж нүүрэнд таны дэмсэглэл тодрон байх болтугай. Ингээд бүгдээ хамтдаа дараагийн Бэм гаргийн яг энэ цагтаа эргээд уулзах болно. Ямар ээжийг баярлуулах бол та бүхэн нэвтрүүлгээс хараарай.